Баярлалаа, мэдээ үргэлжилж байна. За, эрүүл мэндийн яам 69.9 тэрбумын худалдан авалтаа жилийн эхний хагасд эцэслэж амжаагүйд зарим албан тушаалтнуудын хувийн эрх ашиг нөлөөсөн гэж эрүүл мэндийн сайд асан мөнх сайхан хэлсэн байна. За, нөгөө талдаа төрийн албан хаагчид ашиг сонирхол байхгүй судалгааны ажил удаашрсантай холбоотой гэж тайлбар өгч байгаа юм байна. Энэ дээр бол одоо бас би бол зарим нэг хүмүүсийг ашиг сонирхлын асуудал орсон болов уу гэж бодож байгаа. Яагаад гэвэл энэ тоног төхөөрөмжүүд дээр нэг техникийн тодорхойлтууд их чухал байдаг. Энэ дээр энэ болно болохгүй, энэнийг одоо оруулахгүй гэдэг энэ зүйлүүд их явагдсан олон хүний хооронд энэ ашиг сонирхлын үүднээс энийг худалдаа авах ажиллагаан дээр удаашрал явагдсан. Тэр ямар нэгэн ашиг сонирхол байхгүй. Бид тэр тайлбарыг бол эрүүл мэндийн яамд салбар дээр хэн нэгний ашиг сонирхол байна уу гэдэг тал дээр одоо хариуцлага тооцож ажиллана. Гэхдээ мэдээж байхгүй. Эрүүл мэндийн сайдын хэмжээнд яг түрүүн хэлдэ мөнх сайхан сайдын хэмжээнд хөдөө орон нутгууд руу явсан байна. Тэг их одоо орон төвлөрлийг сааруулах ажлууд хоцорсон. Тэрний хэмжээнд хөдөө орон нутгаас санал авах, орон нутагт ажиллаа тэр тоног төхөөрөмжийн судалгаа гаргах тал дээр бас цаг хугацаа алдсан асуудал байгаа. Тодорхой хэмжээнд нөгөө худалдан авах ажиллагаануудаа бас техникийн тодорхойлтууд гаргах, ажлын хэсгүүдээр оруулах, тийм ээ. Ерөнхийдөө сайд хариуцлагагүй ажиллагаа гэж үзэж Аль байна. баг та. За мөн төрийн эмнэлтийн тухай хуульд эргэж харах асуудал байгаа гэдгийг тэр эрхэлж байлаа. За тодорхойлбол тендер зарлахад ялсан ялагдсан хоёр тал маргалдах, шүүгдэх асуудал үүсэж хэдэн сараар үргэлжилдэг байна. За энэ байдлаас үүдэж ихэнх худалдан авалтын багцууд татагдсан гэж тайлбарлаж байсан юм. За харин өмнөх сайдын үеийн энэ алдааг хэрхэн харж байгаа, цаашаад яаж залруулахыг шин томилогдсон Чимбүрийн сайдаас тодруулахад тэгээ албан хаагчдын төрийн одоо албан хаагчдын хариуцлага байдал гарсан. Энэ чинь хэмнэлтийн хуулиараа 5 сарын 31-нд худалдан авалт тендерын зарлагдаад гэрээн хийгдээд байцсан байх ёстой байтал ингээ хийж чадаагүй тун харамсалтай. Одоо өнөөдөр эдийн засаг ямар хүнд бэрхшээлтэй байгаа вэ? Салбарт одоо мөнгө олох гэж төсөвт мөнгө суулгах гэж одоо яаж зүтгэж байгаа вэ? Тэгээ суусан мөнгөө ашиглаж чадаагүй хэрэгтэй хүнд нь одоо ашиглаж чадаагүй гэдэг үнэхээр харамсалтай. Одоо наад хэлэх үг алга. Аймаг дүүргийн эмнэлгүүдийг тоног төхөөрөмжөөр хангаж эмчилгээ үйлчилгээ үзүүлэх нөхцөл боломж нэмэгдснээр эрүүл мэндийн асуудлаар Улаанбаатар хотыг зорих иргэдийн төвлөрөл саарах боломжтой байсан юм а. За харамсалтай нь хугацаанд нь худалдан авалтаа хийж чадаагүйгийн горыг иргэд амсахтай.